За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За миний би нацаг дөрж явахдаа болор энэ жил зэрлэг дөрөв үрчгийн дөрөв тэмцээний 2025 гараанд гарахад бэлэн болсон байгаа. Автомашиныхаа бэлтгэлийг сайтар базаасан байгаа. Тэгээ зэрлэг дөрөв үрчгийн дөрөв тэмцээн маань нийтдээ 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулахад бэлэн болсон байна. За Монголын Бартаа замын автоспортын холбооноос зохион байгуулдаг зэрлэг дөрөв үрчиг дөрөв тэмцээний энэ жилийн гараа бол Мөнгөн морьтоос 5 км зайд байрлах дунд байдлага гэдэг газар зохион байгуулагдаж байгаа. Тэгээд замын хувьд бол нийт 45 км замыг үргэлжилсэн шавар маш их байгаа, хазгаа мөрий байгаа. Ерөнхийдөө одоо байгалийн үндсэн хүнд Бартаа гэдэг ямиг бол төгс оруулсан тийм тэмцээн болдгоороо Монгол улстай одоо онцлогтой тэмцээнээр одоо бусад спортоор ярил одоо авто олимп гэдэг нь энэ шүү дээ. Тэгээд жил болгон зохион байгуулагддаг тэмцээн нь зэрлэг дөрөв үрчгийн дөрөв тэмцээн байгаа. Тэгээд энэхүү тэмцээн маань янз янзын онцлогтой хэрээр одоо жинхэнэ одоо яаж явна уу, жолооч иш дүрмэн хоёрын өөрсдийн ур чадвар, дээрээс нь ямар ч сүлжээ байхгүй, ямар ч хүн байхгүй, айл амтан байдгүй тийм газар зохион байгуулагддаг илүү онц сонирхолтой тэмцээн болдог байгаа. Миний хувьд бол одоо Ulefone брендийн таблетыг сонгосон байгаа. Яах гэж би таблет сонгосон бэхээр энэхүү тэмцээн өөрөө зам А-цэгээс Б-цэг хүртэл уралдахдаа заавал GPS цэгээр явдаг. Тэгэхгүй бол зам нь ерөөсөө ямар ч тийм хуучны дээр үеийн 31 мөр ч юм уу тиймэрхүү мөр байдгүй учраас заавалчгүй GPS-ээр явдаг байгаа. Тэгээ GPS дээр хамгийн төгс, хамгийн сайн гэдгийг одоо хайз, сурж Ulefone-ыг сонгосон байгаа. Ulefone маань өөрөө ус доргионы хамгаалалтай, унахад бэртэхгүй, дээрээс нь батарейны хувьд бол төгс батарейтай учраас би Ulefone-ыг сонгосон байгаа. Тэгээд удахгүй та бүхэндээ машинаа сонирхуулъя. За, миний машин Mitsubishi Pajero Kuzu арамтай тийм машин. За, машины хувьд бол 3500 2GR FS Stage 1 түүнинг хийгдсэн 330 морины хүчтэй тийм мотортой машин байгаа. За, хорофны хувьд бол мэдээж өөрийнх нь үндсэн Европыг Land 80-ын туслахтай тавьж өгсөн байгаа. За, арамны хувьд бол портал аксел буюу газраас 12.5 санжийн өндөр үндсэн тэглэгэн дээр нэмэгддэг тийм өндөр тэглэгийг тавьж өгсөн байгаа. Тэгээд аюулгүй гарказыг бол 41-30 турбаагаар 38 инч миллиметрийн турбаагаар хийж өгсөн тийм тэрэг байгаа. За, Ulefone дээр манай чиглүүлэгч иш дүрмэн маань Navi Market Pro гэдэг аппликейшнийг суулгаж өгсөн байгаа. За, энэхүү тухайн аппликейшн болохоор одоо ингээд бидний байгаа цэгийг одоо олж өгнө. За, би өнөөдрийн тэмцээний уралдах замынхаа маршрутын талаар та бүхэнд харуулъя. За, Мөнгөн морь цумаас бид нар баруун хойд зүг рүү тэмцээн маань энд болно. За, тэгээд гараа бариа маань энд байгаа. За, энэ цэнхэр шугамыг ерөөсөө таслахгүй дагаж явах хэрэгтэй миний хувьд. За, цэнхэр шугамыг дасралтгүй дагаж явахын тулд GPS-ийнхаа үндсэн байрлалаар өөрийгөө харж явна. За, одоо энд би байгаа ингээд GPS-ээ хараад энэ цэнхэр зурааснаас гарах юм бол би үндсэн тэмцээнээс хасагдах учиртай байгаа. Тэгэхээр энэ цэнхэр дотор дан Бартаа байгаа гэсэн үг байгаа юм. Би энийг анх эднийхээс аваад за 7 хоног үгүй юу? 7 хоног хугацаанд би нэг л удаа 100% цэник хүргэсэн. Тэрнээс биш маш олон туршилт хийж машин дотор авч явсан. За 7 хоног хэрэгэлсэн гэхэд 66% цэнэгтэйгээр одоогийн байдлаар байна. За, энэ болохоор Ultra 4 Pro гэдэг загварын ийм нэлээд бат бөх кейстэй. Батарей нь 11 маха ампер одоо тийм батарейтай би сонгож өгсөн байгаа. Одоо яг гэвэл бид нар нөгөө уралдаж явах үед ямар нэгэн цэнэглэгч заалгаж болохгүй. Цэнэглэгч заалгаснараа нөгөө аппликейшн маань өөрөө, локейшн маань өөрөө гарах магадaltaй. Дахиад эхнээсээ эхэлчих магадaltaй учраас ерөөсөө нэг цэнэгээрээ бүтэн тойрно. Тэгээ бүтэн тойрж ирээд орой 6 цагт бариандаа орж ирээд шөнө 10 цагаас дахиад шөнийн гараанд гарах хэрэгтэй байгаа. Шөнийн гараа нь мөн адил 45 км замаар дан харахгүй шөнө явсаар агаад өглөө 8 цагт бариандаа ордог. Тийм зориулттай байгаа. Зэрлэг дөрөв үрчиг дөрөв тэмцээний онцлог нь л ерөөсөө энэ байгалийн хамгийн хүнд Бартаа саатанд жинхэнэ хэрээр гэр хийсэн тийм л тэмцээн уралдаан болдог доо. GPS локейшнээр явдаг хамгийн хүнд Бартаа саатыг сонгосноор илүү давуу талтай болдог байгаа. За, тэгээд миний одоо сонголт болсон Ultra 4 Pro Ulefone брендийн утсыг Steakhouse дэлгүүр дээрээс та бүхэн худалдаж авч болохоор байна шүү.